Сайн мэцхан өрхөмөнд сонсогчдоо та бүхэнд энэ удаагийн дугаар маань Швейцарын Цюрих хотоос хүрж байна. За бид хоёр яг одоо Цюрих хотын Uetliberg гэдэг одоо уулын оргил дээр сууж байна. Оргил дээр нь ч одоо юу юм? Орой дээр нь байх кофе шопт сууж байна. За энэ болохоор газрын далайн түвшнээс дээш 870 м өндөрт байрлаж байгаа юм. Нэлээд өндөр зэгээс та бүхэндээ одоо энэхүү подкаст маань хүрэхэд бэлэн болоод байна. Уулын орой дээрээс ярих ямар байна мэдрэмж. Гоё юм байна. Нэг юм ялцсан юм шиг мэдрэмж. Нэг юм чадсан гэсэн мэдрэмжээр ярих гэдэг юм. Би юм зогтлоод байна ингээд нэг юм доош харахаар ингээд битүү Цюрих ингээд харагдаал нэх гоё ингээд нэг юм чанга орилмаарч юм шиг. Даач. Одоо энэ дотор ярих юм бол ажил юмас бүр багаад өгч хэлгүй. Нэг хоёр хожаач яах гэдэг байна гэд. Яг зүгээр яг өнөөдөр ярих чагаа сэдвтэй холбоотой ч юм уу нэг тийм бид хоёр өнөөдөр холын зайны харилцааны талаар ярилцах гэж байна. Тэгээд нэг юм бүхний арт гараад ирсэн юм шиг мэдрэмжээр ярихад бас нэг өөр юм шиг л байна л да. Тэр чинь нэг юм процесс нэг хэцүү асуудал шүү дээ. Нэг юм болох гээд байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг. Тэгээд нэг юм асуудал үүсгээр нэг юм яг цагаад нүрээ харилцаад ярьж чадахгүй юм асуудлууд тэр чинь бас нэг ялах уу ялагдах уу гэсэн юм хоёр сонголт гарч ирдэг шүү дээ. Нэг ялцсан, болцсон, арт нь гараад ирсэн юм шиг мэдрэмж одоо ярих юм шиг байна миний хувьд бол. Холын зайны харилцаад энэ яг сонсон ч миний зүрх хөвдөд байна. Эсвэл би нэг ер нь би юм холын зайны юмд айгу дурггүй ингээд амар эмзэглээд байдаг. Би нэг кино үзчихсэн юм а сайхан айгуу санамсргүй байдлаар тэр киног үзэж таахгүй. Like Crazy гэдэг нэртэй. Тэгээд тэрэн дээр ингээ яг холын зайны хоёр бид ингээ хоёлоо оюутан байжгаад нэг нь Олондонд тэгээ нэг нь Америкт. Чи тэр киног үзсэн үү үзээгүй? Тэгээд бүр амар бид ингээ хайртай. Тэгтээ ингээ хол амьдардаг хгүй хоёлаа хүүхэн виз мэз ингээл авч чадахгүй мэдгүй гэл. Тэгэл тэрийг үзэлгүй бүр амар байсан за бараг 2 цаг ингээл хүлээл. Йоо ямар хэцүү юм бэ ингээл хол байх мэт гэл тэгэл нөгөө өмнөх бас хол мал юм а бодож байгаа штий. Нөгөөдөг чинь. Тэгээд одоо бодоход би яг холын харилцаа хэрэг миний ингээд зүрх нэг юм санаа имтрээд идэв. Хэр одоо холын зайны харилцаа байсан? Тэгээд тэр за одоо нэг залуутай нь 2 жилийн хугацаанд холын зайны харилцаатай байсан. Нөгөө нэг найз залуутайгаа 3 сарын хугацаатай ч юм ингээ 3 сараар нэг тиймэрхүү холын харилцаатай байсан. Яг тухайн үед юу мэдчихсэн? Одоо жишээл яах вэ? Хүүхэд байхад холын зайны харилцаа нэг өөр. Том болцсон байна. Одоо нөгөө секси харилцаанд орсныхаа дараа холын зайны харилцаанд байх чинь бас нэг өөр. Чиний хувьд яг алийг мэдэрсэн энэ хоёрыг? За тэр чинь эхнийх нь болохоор нэлийн бас дүнгэж нэг би Германд ирсэн байхад яг холын зайны харилцаа үүсгэж байгаа хгүй. Тэгж яхад би яг нөгөө хизээ буцаа явахаа мэдгүйсэн. Тэгэхэд надад амар хэцүүсэн ингээд яг одоо өмнө дараагийнх нь бодлын 3 сарын дараа энэ хүн буцаад ирэн тий 3 сарын дараа би энийг харна гэсэн болохоор нэг юм тайвширсан юутай ингээд нөгөөдгөнд нь ингээл амар эргэлцээд тий. Гэтэ одоо яг нөгөө хоёулын сэдв чинь секс штэ. Тэгвэл нөгөө тал нь бүр арай уянгийн юм болох гэдэг юм. Тэгээ секс рүүгээ орох юм бол эхнийх дээр нь бол бит хоёр угаасаа нэг тийм амар суртай харилцаатай байгаагүй яг жинхэнэ нөгөө нэг юм жилэг байсан. Тийм секстэй байсан. Наад үгээ бит тэгж бид ойлголоо штэ. Хүртэл бэлгийн харилцаа. За тийм юм байна. Нөгөө 6-гаа хийгээгүйсэн. Одоо 6 гэж яхаж зөвшөөрөө. За дахиж зөвшөөрөхгүй шүү. Яа, нүур улаачлаа. Одоо энэ сонсцсон. Тэгээд тэн дээр тэр залуутай угаасаа 6 даг байсан. Дараагийнх дээр нь ализэн нөгөө 6-гийнхаа харилцаа марилцанд орсон байх чинь ингээл юм хийсэн хүмүүс чинь юмаа хиймээр санагдаад байдаг. Тэгээ хоол идэг. Тэгээл би ингээл гинт орой одоо би яг одоо л ингэмээр ингээл тэнгууд нөгөө залуу маань байхгүй ч юм уу. Тэгэхээр нөгөө жинхэнэ аргуудыг туршиж эхлэндээ. Ямар аргууд юм баг манай хүн мэдэндээ. Мэдгүй юм баг байхгүй. Та бараг мэдж байгаа хта. Тэгэл дийлдо мэлдо сайхан даргууд байна ш та. Гар хөлж байна. Хөлчөд юу юм бэ? Гар мар байна. Хөлөө бол найз нь ашиглаж байгаагүй. Тийм профитable. Битгаар аяух мессежлдэг байсан. Тэгээ мессежэр нөгөө айгу халуухан юмнууд явуулаа л тий. Юу гэдэг одоо намайг яг ямар дотор уцтай байна гэж бодож чинь юм уу тий. Нэг тэгж жоох ингээ өдөөгөөд тиймэрхүү айгүйх мессежүүд битгаар бичдэг байсан. Тэгээд уцаар айгүйх ярьдаг гэсэн юм уу? Уцаар айгүйхээр видео кол ер нь бол бараг хийж байгаагүй. Ингээ санаа зовоод ичээд иддэг гэсэн.
Тэгээ тэрний хооронд зөв уцаар яриад эсвэл тэгж л болгодог байсан юм уу? За таны хувьд яасан ерөнхийд? Миний ч автыг би тэгэл нөгөө нь ярьцгаа л ярина шүү дээ. 14 жил болсон ярьцгаа. Хоёрын хувьд бол нэг дөнгөж текстэж эхэлсэн байсан үе гэх юм уу? Тэгснийхаа дараа тэгээд X маань буцаад нөгөө байжсан газар руу явцсан байхгүй. Би тэр ерөөдөө хоолын зэний харилцаатай байж байгаа. Тэр нөгөө нь эхлэлтэй болохоор хоолын секстэйгүй байсан учраас нэг тийм хэцүү байгаагүй аханда. Тэгээд яг нөгөө анаага юм болцсныхаа дараа бол тэр чинь тэгээд ингээл би нөхч мүсэл ингээл бас хийгүүл болдог юм байл л дээ. Тэгээд одоо ингээд харахад бол яг тэр бол тухайд агуулсан гэжсэн ч гэсэн одоо бол сексийн аяа өргөлтөг хөргүүлж байна. Яг зүгээр хийгээд үтцсэн болохоор зэрэг нөгөө хийдэд үтсний дараа нэг юм бас зэрэг нэг үйл мэдрэмж төрдөг байснаас биш. Яг би энэ хоолын зэний харилцаатай байсан үе гэх юм бол би энэ дэрсний дараа нь л одоо байсан тухайга ярих юм байна ер нь. Сонси. Тийм. Би одоо ингээд яг бүх детальч ярих юм бол бүрээ тэнэг байна. За ерхэд нь яриа заяа. Нэг залуу байдаг байлаа. Би Германд ага өөрөлсөд. Тэгт яг нөхөрс залгаа бас. Тэгээд надтай уулзах гэж бүр ингэж 4 цаг машинаар тавьж хүрчээд уулзаад. Тэгээд одоо 2 цаг уулзаад хоёулаа нэг хоол молонд орчоод ч юм уу ингээл нөгөө нэг би минь өөсч мүсэл одоо өфрөх хэмнэмгүй юм болчоод тэгээд буцаал явдаг. Тэгээд нөгөө тэнцээ ажилтаа хүн ч өдөр болгон ирдэж чадахгүй. Тэгээд 7 хоног нэг удаа ч юм уу нэг тийм байдлаар ирдэг гэсэн. Тэгээд яг 2-7 нэг удаа ч юм уу хоёулаа нэг өдөр хамт байж байгаад те ингээл өргөлттэй байсан л та тэр харилцаа. Тэгээд 3 сар орчим уулзсан байдیں۔ Тэгээд амар их нөө сэтгэл нь хоорондоо би нэг татаад байгаа мэдээд айлаланд байгаад байгаа мөртлөө хамт байж чадахгүй болохоор зүг тийм жоох хэцүү юм билээ л дээ. Тэгээд том болцсон хүмүүс нөгөө нэг секси харилцаанд орцсон хүмүүс чинь жоохон асуудал байсан. Тэгээд 7 хоногт заримдаа хийхгүй өдөр чинь тэгээ нэг юм хийхээрээ зүг нэг өгч байгаа юм шиг хоёр юм гээл хийгээд байсан. Яг тэр нь тэгээд мэдгүй эсвэл юу гэдэг гэсэн бах нөгөө бүр тэр харилцаа гойлгож өгдөг гэсэн бахалтай нэг юм хийхгүй байж байгаа нэг хийхээрээ бүр ингээл бүр авалцдаг. Йоо. Тэгээд тийм харилцаатай байсан. Тэгээ сүүлдээ аль нь яагаад за одоо үнэхээр одоо тий. Тэгээ би жижигнээ сурах гад ирцэрлэгтэй ирсэн. Тэр хүн болохоор зөв тийч бас ажилтай болохоор ерөөсөө яахгүй одоо хамт байх боломжгүй л байсан л та. Тэгээд тийм болохоор зэрэг харилцаагаа ерөөхдөө ингэ дуусгая гэж хоёлаа айгуу тийм сайхан ярилцаа дуусгасан байдгийн тэр харилцаа. Тэгээд ер нь бол миний хувьд би бол хоолын зэний харилцаанд удаж чадхааргүй юм билээ. Яаж зах сэрлэлтэй ч илгүй байж шиг. Уусаа ихтэй хоолын зэний харилцаа яг одоо юу гэдэг заримдаа нэг юм нэг зарим нэг очирлууд дээ шүү дээ. Тэ нэг 2-3 сарын байгаад нэг залуутай танилцдаг ч юм уу тий. Тэнгүүд ингээд яг амралтын одоо векенд дээр зөвхөн уулздаг. Тэгээ 7 хоног ингээд уулзах байж байгаа л ингээд уулзахаар ингээд нэг юм яг тэр 2 хоногоо л юм ингээд ашиглах хэрэгтэй юм шиг бүр ингээд аим дайраа тий. Тэгээ заримдаа ч юм болохгүй шүү дээ. Миний биний мэрцэн байх ч юм уу. Эсвэл ингээд манай найз над дээр ирсэн ч юм ингээд ерөөс ингээд гаднах хүчин зүйлүүд аим их нөлөөлөд. Тэгээ тэрийг ашиглахгүй байхаар ингээд амар хэцүү байдаг. Хэцүү байдаг байсан. Ер нь тэгэл нөгөө жинхэнэ нөгөө нэг аргуудаа хэрэгэлж эхэлж байгаа юм чинь мессежчдэг ч юм уу. Яг мэдгүй ер нь амар хэцүү. Би ер нь тэрийг хүнд ингэж нэг холын зайны харилцаа. Миний хувьд бол ер нь бол яг 2 дахь дээр нь бол яасан? Бүтсэн. Эхнийх дээр нь бол бүтээгүй. Нөгөө мэдгүй цаа би түрүү хэлсэн шиг яг нөгөө цаа хизээ би буцаж явах мэдгүйсэн болохоор нөгөө тийм хизээ буцаж явах мэдгүй хараа амар хэцүү юм л тэгэл би тэр хүнийг битээ өөр хүнтэй унд гэж хэлэгчсэн. Би өөрөө энэ бас 2 жил хүнтэй ундахгүй байхчихсан. Тэг ингээд амар хэцүү байдал хоёланг орчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор 3 сар бол болох юм бэл. Би 3 сар миний яг ингээд хүлээж чадах лимит. Би угаасаа шууд хэлсэн. Би 3 сар л хүлээж чадна. Тэрнээс итерх юм бол би хүлээж чадахгүй гэд. Тэгээд таны асуудал чи өөртөө л дээ. Би бол тэл хүнтэй унтнаа гэх юм уу? Тийм шүү дээ. Би бол за тэгэж штэ ихэн цаашаа. Ер нь бол би анханасаа тэгээ ярьсан дээр юм шиг санагдсан. Тэгэхгүй бол нөгөө хүнийг ч гэсэн 6-гийн тал дээр би тэгэж гацаагаал одоо юу гэдэг гачигдуулаад байх хэцүү. Би өөрөө энэ жил бас ганцаардаа гачигдаад одоо гачигдхан цаашаа байх хэцүү. Тийм болохоор надад бол бас ер нь тохирохгүй. Яг 3 сар минийх бол 3 сараас дээш бол жих нөгөө тэг хийзэж үгүй.
Тэгээд юу юм бэ лээ. Одоо чи хоёрыг сонсож сууж байгаа хүмүүс энэ хоёр нэг одоо холын зэний харилцаа нөгөө юу гэдэг харилцааг зөвхөн сексээр л хараад байгаа юм биш үү гэсэн өнцгөр харж иж магадгүй. Тэгэхдээ бид хоёрын ярьж байгаа сэдв бол нөгөө секс. Ямар ч амар тийм. Акцент бүр яг бидний хэлээр ярьчлаа. Болохгүй шүү дээ. За. Яг бэлгийн амьдралын талаар ярьж байгаа учраас энийг нь онцолж байгаа гэдгийг ойлгоорой. Гэхдээ энэс илүү гадна одоо нөгөө нэг хүчин зүйлсүүд байгаа. Бид хоёр яг онцолж байгаа нь болохоор секс байгаа учраас маань та нар бас зүгээр ойлгохыг хичээрээ гэж хэлмээр байна. За ер нь холын зайны харилцаанд байж байгаа хүмүүс маань тэгээд ер нь яг яах ёстой юм. Юу гэж Яг секс юм. Яг дахин өгөөлж 6-гийн үднээс нэг бодлын одоо зарим хүмүүс бол ингэж одоо манай нэг найз хүмүүс гэхгүй тэр яг найз залуутайгаа юм холын зайны харилцаа үүсгдэг. Нэг нь одоо Хамбургт амьдардаг, нэг нь энд амьдардаг. Тэгэнгүүтээ тэр хоёр болохоор нөгөө open relationshipтэй. За. Тэгэл ер нь бол хамаагүй өөр залуутай боломж гараад ундах боломж ойл унддаг нөгөө залуу ч гэсэн ингээд хүлэмжшүүлсэн. Гэхдээ амралтын өдөр болгоноор би бинийг хардаг уулздаг зэ. Тэгэл окей гэд ингээд бүр тохирсон. Тийм их бол би хүртлээ 8 цагийн өмнөөс тэр чинь. Тийм баха ер нь бол. Йоо ямар хайр вэ. Дундаа уулздаг юм бол Берлинд. Өөдөө нөгөө ээлжилдэг. Заримдаа Мюнхен дээр заримдаа Хамбург дээр гэсэн тэг итгэхгүй бол тэгээд бодохоор санхүү аим шүү. Тийм шүү дээ. Санхүү нэг талаас санхүү хувьч гэсэн хоёрдугаар цаг завын хувьд ч гэсэн амар гаргалтай байгаа зү. Харин тий. Гэ бодохоор надад чинь нэг үнэхээр тэр хүн одоо насны заяаны хаймын гэж бодоогүй нөхцөлт бол холын зайны харилцаа угаасаа амар тийм хөдөлгөж зүйл биш. Гэтэ хайртай л бол үнэхээр хайртай л байдаг л байна. Нөгөө нэг яг дурлалцсан үед бол би л хоёрны. Хайртай үед бол бодно шүү санхүү мэггүй за яах вүлээ. Ирээдүйдээ хоёул яах вүлээ мөнгө гамны мамны тиймэрхүү юм бодох. Нэг тийм байсан. Тэгээд бид тэр залууг бол боддгийн зайгүй юм. Одоо нөгөө нэг натаагаас ярилцсан байсан залуу гэдэг байгаа шүү дээ. 4 цаг ирнэ. Уулзаад хамт байх залуу жарина одоо гэж хамаг сонсож байгаагийн одтой. Буцаад явах дахиад 4 цаг дээдний бензиний мөнгө төгрөгтэй одоо юу гэдэг санхүүгийн талаас зөвхөн санхүүгийн талаас нь харахад ихэд бүр зүгээр нэг хүүхэнтэй очиж уулзахын тулд амар зарлах гэж байгаа байхгүй нэг удаад. Тэгээд тэр чинь заримдаа 7 хоногт 2 удаа ирнэ. Нэг удаа ирнэ. Тэгээд тэр чинь зүгээр одоо 6-гийн төлөө чамтай уулзгаагүй юм шиг бол надад бол их санагдчихэв тийм ингээд өөр сэтгэл байсан болоод ирж байгаа. Тэрнээс ш зөвхөн энэ хүүхэндээ би тий нөгөө юм хийж гэж ирсэн бол хинтэж юу нь бол хийж их тийм боломжтой шүү дээ. Эсвэл тийм жоохон хөрхи сэтгэл байсан байна. Тэр ариун нэг өмнөөс би тэр залгаас уучлахгүй чи. Уучлал болж шүү дээ. За тийм ээ. Тэгээ миний амьдралд бол уулзах хэрэгтэй хүмүүсийн нэг байсан гэж баярлалаа. За тэр яах вэ? За гол ярианд оръё. Хоёул бүр ингээд юм юу ярьсан чинь тэр бүр уянгалаа юм. Харин тийм. Энд ихтэй айгүй гоё бас уянгалмаар сэдв юм байна. Тийм байна. Яг тэ зөвхөн сексний дахааргүй л ихгүй мэдээж. Харин энэ яг энэ харилцааны талаар ярихад бол ямар нэгэн сэтгэл байж аж ер нь бол холын зайлшгүй. Харин тийм. Тэгтээ. За тэгвэл тийм арга байг. Нөгөө өөр арга нь өөр арга нь тэгэл механикаар үзэх штеп. Нөгөө нэг гар мараараа юу? Тийм гараагүй гэдэг чинь нөгөө нэг эрэгтэй хүний хувьд бол асуудал биш байхгүй юу? Байхгүй гэж мэдгүй байдаг байх. Нөгөө нэг баруун гарын болчих хөвжтлөө хийц хүмүүс байдаг штэ гаргалгыг. Тэр эрэгтэй хүмүүсийн хувьд бол гайг байх. Гараа бодлого хийгээд эсвэл өөрийгөө болгочод яваад байх. Эмэгтэй хүний хувьд жоохон асуудалтай. Яг нөгөө нэг химэл бэлэг хэрэгтэн тэрэндээ ажилд сураагүй дадаагүй эсвэл тэрийг амар тийм муухай гэж боддог хүмүүс бол бүр хэцүү. Яах юм те. Харин тийм шүү дээ. Ер нь эсвэл уцаар ярих бас. Окей, тэрийг хэрэгжилж чадахгүй болол уцаар ярих бас боломж байгаа. Фон секс хийдэг. Даатгал яри явчаа шийдрээ дахиад харах юм шүү гэсэн. За фон секс. Нэг нэш ахарцаа фон секс. За тийм би уцаар нөгөө видео коллоор хийх тийм асуудал байж болох юм. Асуудалж явах тийм ерөөдөө зам. Би бол тийм хэлцэн дэс. Уцаар хийж юу? Фон секс одоо хийжсэн тийм хэлцэн бол байсан. Гэхдээ тэр нэг гой жоохон амд нэмж өгдөг юм санагдсан. Тийм юм үсэх тийм. Заавал холын харилцаанд байхдаа ч биш ер нь бол
юу гэдэг хаяада одоо хамт амьдардаг байсан ч гэсэн нөхөр нь ингээл ажил дээр байхад нь хайл залгаач ч юм уу тий. Хей тий орой би чам хүлээж байгаа шүү. Одоо би яг уснаас гарч ирж чинь ч юм уу тий. Гэт тэгэх юм бол ер нь бол заавал холын харилцаач ихгүй эрэгтэй хүмүүс амар гоё хаа. Эрэгтэй нэр ч гэсэн. Харин тий. Жишээл би ингээл нэг харилцаанд байлаа гэхдээ залуу маань окей би тоо амьдардаг байлаа гэж бодъё л тий. Тэгээд залуу маань орой uitаа шүү. Орой яриадаа. Орой тусгай плантай шүү гэдэг ч юм уу. Эсвэл би ингээд чам бодож ирсэн чи ингээд бүр ингээд яачлаа тий. Чи болгож байгаа тий миний ярьж байгаа. Тэгчлээ тэгээд тийм бол би бүр ингээд хамаагийн муурдан дуусаад гээс гэртээ ярьж барай л гэж байна. Багтах хэлэх. Рейтинг баха. Орол хуцаа нөгөө нэг Bruce Almighty дээр гардаг шиг нэг хуцаа фүк гэж нөгөө тааш нэг гэж тайлж аяа. Тэгээ шууд ингээд шууд өөрийгөө бэлдэж эхэлнэ сте ер нь бол. Тэр ихтэй айгуу гоё амттай юунуудыг нэг бах гэж надад л тэгж бодогддог. Одоо бодсон чинь нэр айгуу гоё санагдчихлаа. За хинлүү залах уу? Зашгиш тий бүдик гоохтой. Яа. Тэгээд холын зэний харилцаанд байхдаа яах зэрэг нөгөө анхаарал халамж аягүй их шаардлагатай юм шиг санагдсан. Одоо ердийн байдгаас илүү. Ердийн яг өдөр болгон хамт байдаг уулздаг хүмүүс ч юм болохоор зэрэг хүссэн үедээ уулздаг, хүссэн үедээ тэрвэрдэг, эсвэл үнсдэг тийм боломжтой байдаг штэ. Холын зэний харилцаанд байж байгаа хүмүүс маань яг нөгөө тийж чадахгүй болохоор зэрэг тэр дутуугаа нөхөхийн тулд арай их тийм анхаарал халамж тавих ч юм уу. Арай их нөгөө нэг илүү их зориулах шаардлагатай болт юм шүү. Тэгэл ахaltaа ингээд яа надад тэрийг бодохоор амар хэцүү ингээл би өөрөө нөхгөө ингээл найз залуутайгаа ч юм уу тэрвэрлэл хэвтнэрсэн ч байхгүй тий. Тэгэл 2-7 хоногийн дараа харна ч юм уу тий. Тэр ингээл зүгээр яа гэл би бол шууд хямарнаа ингээл залгаал эсвэл хүрээ дээрэж би чамайг яг одоо санаад энэ хэрээр чадахгүй тий. Тиймэрхүү юм бол намайг бол зүгээр ингээд амар нерв нь болдгийн цааш ингээд зүгээр амар эмдэлдэг гэх юм уу. Муухай санагддаг. Асан чи манай урд төвшийнхээ яг тэрэн зориулсан юм гаргасан юм бэ. За. Бас хизээ бас л нэг найз мэдсэн тиймээрээ суучсан чинь нөгөө эд чинь нэг юм хиймэл эрэгтэй юм уу эмэгтэй тийм робот хийгээд тэрнтэйг ингэж унтах боломжтой. Тэгээ тэр нь болохоор яг ингэж толгоонд нь болохоор ингээ iPad хийгээд тэр нөгөө хүүхнийхээ залуугийнхаа царайг хараад тэгээд нөгөө юутайгаа роботтойгоо тэгдэг гэсэн нэг тим юм хийцэн байна гэсэн юм. Йоо, тэр бүр сэтгэлгүй болох тийм. Бүр амар гайдтай. Гэтэ тэр надад л бол ерөөсөө миний тархинд багтахааргүй. Би тэр ч болж чадахгүй. Бодож чадахгүй. Гэтэ тэрийг тэгээд айгүй олон хүмүүс тэгээд аваад одоо юу гэдэг. Уус хадгалчин дадвал биш. Яг бол авсан үг нь бол мэдгүй юм. Тэгэж худлаа бас хүмүүс юм хэлээд яг хөө гэтэ тийм юм бол гаргацсан гэсэн. Тий. Арай л лөө. Холын харилцааны үе эрхэлж юм уу тийм юм дээр итгэл амар чухал санагцсан. Итгэхгүй л бол ер нь бол ямар ч юм дээр тий. Чи тийм янз бүрийн мессеж биччихлээ эсвэл одоо өөрийнхөө тий эсвэл зураг мургийг ингээ явуулчлаа тий. Одоо юу гэдэг. Тим дээр итгэжээж тэр хүндээ явуулахгүй болвол одоо дараа нь амар гарах сүрэгт үр дагаврууд ч ихсэн айгүй их баха. Тэр зургийг цааш нь тараагаас эхлэв үү? Тийм. Тийм те. Яг нэг тийм тохиолдол байдаг гэсэн шүү дээ. Нөгөө нэг чам руу бичижсэн нөгөө юу Монгол нэг Чингис хэд залуу би одоо яг нэрээсээ санахгүй байна. Нэг тийм Facebook хаягтай санагдаж байна. Тэр ингээд нөгөө хүүхнүүдтэй амар их тийм дотн харилцаа дүүсгэхээр юм Facebook Messenger амар их юм бичдэг байсан гэд. Тэгээд айгүй олон хүүхний юм тийм нүцгэн зургийг өөртөө ингээд авцсан. Тэгээд тэрүүгээр сүлд нөгөө нэг сүрдүүлдэг. God. Тэгээд над руу бол тгий. Тийм чи яттай унахгүй бол эсвэл яахгүй бол би нэг жол нэт цацсан матсан гэдэг ч юм уу те. Нөгөө нэг айгүй өсвөр насны охтуудыг айгүй их тийм атсанчланд оруулсан тийм үйлдэл гарсан шүү дээ. Чи санаж байна уу? Найзстай санахгүй байна. Тэр санаанд орж ирж байл те нэг чамаг ирсэн чинь. Гэхдээ бас нэг мэдээж юу юуг танилцаагүй хүндээ бас ядгүй л хөт явуулж үзэн хүмүүнд нөхцөл шалтгаан зураг явуулдаг нэр их юм бол бүр танилцаагүй хүндээ бол явуулахгүй баха. Гэхдээ манайхан ч айгүй тийм кибер үерхэл их явдаг шүү дээ. Харин тийм. Нөгөө нэг Instagram-аар, Facebook энэ танилцсангуудаа нөгөө нэг relationship болчдөг. Тэнгүүтээ хайрсан минь багаас суудсан. Одоо яг ялангуяа яг өсвөр насны танд бол айгүй их байгаа. Тийм баг нөгөө хайрт минь ань минь бол явцсан. Тэгээд чамдаа би чинь үнэнчгээл ерөөсөө зурмаг явуулж яасан чинь танилцж уулзаг байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө янз бүрийн бас солилцсон мэлцсэн тийм юмнууд. Тимнүүд бол ер нь байдаг баха. Ямар ч байсан
Германд бол тиймэрхүү айгуу одоо юу гэдэг мэдээдээ уншихаар айгуух тиймэрхүү юм гардаг байхгүй. Тэрнээсээ болоод юу гэдэг нөгөө хоёулаа интернетээр танилцаа тэгээд зураг явуулангууд нөгөө залуу нь буцааж өөрийг нь одоо яг атсан шалаанаар надаа мөнгө гэсвэл тэгээд тэр нь дандаа хин өртдөг вэ гэхээр голцоо миний анзаарснаа дандаа өсвөр хийхэн өртдөг юм шиг санагдсан. 14-өөс дээш насныхан тий дөнгөж яг нэг юм эд хөх мөхн ургаал тий ингээд гоё болж би хаагаа ингээл ягаал тэгэл нөө банд нар диг пикийнхаа зургийг ч юм ингээл явуулж маавлаа тий харж нүгэл тиймэрхүү юмнаас тиймэрхүү юм ер нь л айгүйх байдаг баха. Тэгээд хамгаалсан одоо жишээл юу гэдэг яг одоо өөрийнх нь зөвшөөрлгүйгээр олон нийтийн сүлжээнд тэрийг татцсан тохиолдолд яадаг юм бол миний мэдхээр одоо найз нь яг болохоор Монголыг сайн мэдгүй байна. Германд болохоор юм хууль байдаг байхгүй юу? Ямар ч одоо зургийн тийм одоо Бэлдерехт гэж зургийн тийм хууль айгүй ихтэй 14-өөс доош насны хүүхдийн зургийг ер нь бол авах бараг 20-той. Тийм 14-өөс 18 насныхан бас ингээд нөгөө нэг хэрвээ янз бүрийн тохиолдолд зураг мургийн ингээд танигдахаар тийм зураг цаашаа дамжуулсан байвал нөгөө шоронд орох хүртэл 1 жилийн шоронд орох хүртэл тэр нь зүйлдээ бүр жоохон онцгой зөвлөг байвал одоо өсвөр насныхны порног гэж орчдөг байхгүй. Тийм юм хийсэн гэсэн хэрэг рүү ингээ орчин 14-өөс доош болохоор бүр хүүхд их гээд явчин заа. Тэгээд ер нь бол бид нар гудамжинд явж байхдаа ч гэсэн хүүхдийн зураг мөргийг ер нь бол авдаг байхгүй. За тэгээ буцаад нөгөө юу руу орох юм бол нөгөө сексийнхаа яг одоо нөгөө яг шалтан малдан зураг мөргөө явуулах юм бол зургаа ер нь бол явуулах боломжтой болно гэж хоёулаа зөвшөөрөөд одоо хүүхэн зөвшөөрөө тий би окей чам руу явуулъя нөгөөх нь би ч гэсэн чам руу явуулъя гэж зөвшөөрсөн тохиолдол болно. Хэрвээ хүүхэн зөвшөөрөөгүй эсвэл залуун зөвшөөрөөгүй тохиолдол цааш ингээд найздаа ч юм уу онлайн ч юм уу интернетэд тавьсан тохиолдолд бас 1 жилийн 20 ял эсвэл мөнгөнд торгуул доод нь 25,000 евро байдаг. Одоо тэрийг ганцхан чи ингээ би чамраа зураг явуулчлаа штэ. Тэнгүү чи тэрийг интернетэд тавиад тэр энийг хүн цаашаа шеэр нь болчих штэ. Тэнгүү тэр хүн бас төлбөртүүлнэ. Ягаад гэвэл тэр хүлээж ирсэн. Тийм цугтаа ингээ тэр хэрэгт холбогдчихж байгаа. Хамсаад. Тийм хамсаад ингээд яг тийм болохоор Германд бол тийм хууль амар сайн хэрэгждэг тийм үү? Тийм байдаг. Монголд яа тийм бол мэдээж байгалах хэлтэй. Хүний хүсэг байхад хүний зургийг цаашаа ингээд ер нь бол дамжуулна гэдэг чинь хууль дээр нэг юм байж магадгүй. Гэхдээ би яг сайн зүйл салхи мэдэхгүй байна. Та нар мэддэг бол доор комментэр үлдээ гэж үсээ бас юм байдалд орсон хүмүүс байгаа ч юм лээ тий. Тийм. Ийм байдал журна айгүй их нөгөө өсвөр насныханд ер нь бол тохиолддог. Ер нь бол яг гэвэл яг өсвөр наснда найз руугаас үлд яг найз залуур малруугаа тий. За би одоо явуулж исэн гэж хэлчихлээр би одоо яг одоо харилцаанд тахтаа бол би бол яг зураг мөргөөл явуулж л хэлсэн гэ тий. Одоо хөөх мөхнийхаа ч юм уу тий. Ер нь бол тиймэрхүү юм бол байдаг шүү дээ. Ямар ч асуудад гэхдээ би хязгаарч нүрээ гаргаадаггүй. Ингээд дандаа нүрээ тастаа. Бас нохоо санаа гэж. Нохоо санаа. Үгүй чи нохоо санаа биш айгу зөв байхгүй юу? Ер нь бол мэрэгчлэлт нүүд ч гэсэн тэгж зөвлөд юм бэлээ. Хэрвээ тэгж зураг явуулах гэж байгаа бол чамаа хинч танихааргүй. Толгой хэсгэр ингээд оруулахгүйгээр ямар нэгэн бидээ сорив морив ч юм уу хүн танигдахаар тийм ямар нэг онцгой тэмдэг байл тэднэрийг гаргахгүй тэгээд яг зураг ингээд явуулаарай гэж зөвлөдөг. Гэхдээ ер нь бол амар зөвлөмөргүй байна. Ягаад гэвэл тэр чинь ер нь л хэцүү шттэ тийм үстэй. Би яг энэ шин дээр юу санд орж ирлээ сая. Twitter дээр нэг эмэгтэй хүний шалтан зураг айгүй яваад яг жигдэл эмэгтэй л дээ. Тэгээ нэг залуутай одоо тийм менцрийн гүнзгий харилцаанд ороод тэгээд төгсөн зураг явуулсан байна. Тэд нар хоорондоо муудаад. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг нууц зургийг надад задлж ийн гэдэг нь олдчихгүй. Яа тийм бол мэдгүй би тэр залууг өглөө өөрөөсөө ойлгоогүй тэгээд тэр нь тэгэл бүү шуган болол авчирч нэг өдөржингөө юм 2 өдөржингөө юм ярьж байгаа байхгүй. Тэгэл яг хохирдгүй нь бол тэгэл угаасаа эцэд тэмхтэн юм билээ маа нийгэмд бол зүгээр тараасан залууг нь хинч энэ ямар үүдгүй амт юм бэ гэж ярих нь айгүй хоороо байхгүй юу. Тэнгүүд хохин штэ тэр хүүг яах гэж өөрөө явуулсан гэдэг ч юм уу те. Тэгэл дууссан юм билээ. Хүүхний охилол дууссан. Тэр аим буруу сэтгэлгээ нөгөө нэг яг чи богинохын үбэгтэй явж байгаа төвчөндүүлсэн бол чиний буруу гэ тий. Яг тэрнтэй адилхан гац тий. Тэр эмэгтэй хүн тэр залуу тэтгээд ингээ өөрөөхөө тий ань үнтэй юм ингээ явуулж яхад тэр тэнийг залуу хариугаа авах гэж байгаа байхгүй. Миний бодлоор яг хариугаа авах гэж байгаа юм шиг тий энийг юм. За энийг би ингээ хорлолчих гэ тий тэр чин тий эмэгтэй хүний амьдралыг бүхэл одоо юу гэдэг юм. Бараг л
насаар нь ч юм уу тийм ингээд хохирох юм ядчих байхгүй. Яг тиймэрхүү юм дээр эмэгтэйч шууд юуны хуулийн байгууллагад надад хандаас ерөөсөө тий ямар ч тийм за яахад тий хөрх амтан гэж бодгоогаар хандаасаа гэж би л бодож байна. Гэхдээ үгүй. Тэгээд дууссан шүү дээ. Тэгээ яагачгүй хинч мэдгүй тэгээ сүүл нэг яасан мэдгүй. Тэр чинь нөгөө нэг хамгийн гол гал авалцж байгаа юм тэр нөгөө хүүхний зургал бодоод байгаа болохоос сүүлд нь хүн тэр хүүхэн яасан ийсэн дээ зэлэнд гоочроо олсон уу эсвэл үнэхээр тэр хүмүүс байсан юм уу илүүлэх юм уу гэдэг хэд сонирхолтой биш үү авч тэр сүүлд нь тайлбар яа нөгөө яадаг чинь юм худал мэдээлэл яваа сүүлд нь тайлбар яхаар зэрэг тайлбарны сонингийн үнцгт байдаг шиг нэг тийм явсан байж магадгүй л хэл та тэгээд хийж олж үзээгүй нөгөө улсын хурлын гишүүн юм бэлээ тэр чинь бас нэг нөгөө асуудал тараад тавьсан шүү дээ. Тийм энэ улсын хурлын бүрэлдэхүүн бол бас их л бүс бүрнээс доошоо асуудал ихтэл байгаа л та. За тэр яг чийдэх байж нэх угаасаа наадтай зүйл биш. Тэг хэрвээ ингэ нөгөө нэг зурагч нь тэг чиний зураг юм уу чиний янз бүрийн юм ингэ цаашаа тарцсан болвол нэг юу байд юм бэлээ. Нэг өөрөө хохирогч болсон хүүхэн нэг юм сайт нэгээд bad as army гэд тийм юунд ингээ хандаа тэгээ тэр газрыг ингээ зохих арга хэмжээг нь одоо миний өмнөөс жишээл миний зурагтыг тарцсан байл би тэднэрт хандах юм бол миний өмнөөс бүх хуулийн бүх юмыг нь зохицуулж өгөөд ямар одоо арга хэмжээ авч болох юм бэ гэд яг тэгдэг тийм нэг олуулсан байгууллага бол байт юм байлээ. Тэр нь бол надад амар гой санагцсан. Тэгэл Монголд ер нь бол хүүхнүүд ер нь бол мэддэггүй шүү дээ. Яхаа. Хэрвээ миний зураг тарцсан байвал тэгээ энэ бол тусдаг харин тийм. Тэгээ энийг ер нь нэг ярьчмаар юм шиг байна. Тэгээ нэг найз залуу малуутайгаа хэрвээ найз залуутай болвол хээ ингээ хоёлаа зургаа ингээ солилцож байна. Гэтэ чи үзэнгүүтээ устгаарай тий. Тэгээ ярьчвал ер нь анханасаа амар юм шиг байна. Үгүй юу? Тэгэл хідэн насны бацаан байна гэдгээс шалтгаалж чи одоо чиний сая хэлдгээр дөнгөж өсвөр насны нөгөө борцгон уурж дуусаагүй байгаа нөхдүүд бол тэгэл тийм зураг хүлээж авчил цаашаа амар кул залуу болох гол тэрийг надад үзүүлчихэж байгаа байхгүй. Арти яг кул залуу болох гол яг тэгж байгаа байхгүй. Тэрэн дээр нь хуулийн хариуцлага амар ингээд одоо юу гэдэг хуулийн хариуцлага нь амар өндөр байвал тийм юм ахиж хийхгүй баха. Холын зэний харилцаанд байгаа хүмүүс open relationship-тэй байх нь хэр зөв гэж бодож байна. Одоо жишээлбэл миний ойрын хүрээлт нэг тийм хүн байна л да. Эрэгтэй нэндүүлдээд эмэгтэй нь явсан байхгүй. Одоо өөр хот руу гэн өөр улс руу магистран болох явсан. Тэгээд тэр оролцоход дундаас 2 хүүхэдтэй. Тэгээд явахт нь бол шууд ерөнхийдөө бид хоёр тийм харилцаанд хүрсэн гэж бодоо найзууд дундаа хоорондоо ярьж байгаа байхгүй. Эхнэрээ чи хамаагүй тий тэр оны залуучуудыг сайхан үзээд ирээ гэж би ихнэртэй хэлсэн. Тэгээ би болохоор өөрөө угаасаа би зүгээр ахгүй гэдэг ихнэртэй тохирсон. Тэгээ 2 жилийн хугацаанд бид хоёр одоо ингээд би энэ эрхчлэн ч үе ерөөхдөө харилцаа сүрүүлэхгүй авч үлдэх тал дээр ингэж харилцаа сүрүүлэхгүй угаасаа тийм болох нь ойлгомжтой гэдэг айл нь хүлэмжшүүлсэн учраас бид хоёр ингээд толцсон түрээд би явуулсан гээд ах өөрөө найз охинтойгоо бид тэдээ уулзсан дээр ирж байгаа байхгүй. Йоо за байж та. Тиймэрхүү одоо бол орчин үед яг тиймэрхүү харилцаа айгүй хөгжөөд байгаа юм санагдсан. Дээр үед бол дээр үед гэх юм цаашаа одоо манай ээж мэд үед сүмрүүлэг дов бахад сүм далайг шалбаг байхад тийм юм чи барыг байгаагүй шүү дээ. Ер нь барыг хүлэн зөвшөөрчихгүйсэн баг. Тэгээ би одоо юмээ жоохон нэг эхлээд тэрийг би бол хүлэн зөвшөөрдөггүйсэн тийм. Яаж дээ би залуугаа ингээл яаж ингээд өөр хүүхэнтэй байхын ингээ хүлэн зөвшөөрч чадах юм бэ ч юм уу тий. Одоо ингээ бодоход би тэр хүнд үнэхээр хайртай бол яагаад одоо тэр хэцүү шүү дээ мэдээж 2-3 жил хол байлаа гэхэд яагаад байж болохгүй юм бэ тий. Эсвэл зарим хүмүүс хол байдаггүй ч гэсэн яг тийм харилцаад байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдгүй одоо бодвол би бас нэг талаараа хүлэн зөвшөөрч магадгүй бах. Би үнэхээр хайртай болвол шүү дээ. Үнэхээр хайртай. Гэхдээ бид хоёрын харилцаа ч юм уу жоохон ингээд хүрхгөөд байвал юу гэдэг дундуур нэхэд нэг тийм юм оруулдаг ч юм уу. Гэхдээ тэрэн дээр сайн хоорондоо ярилцаж үзчихэж сүүлхэн тэрийг өөрөөсөндөө асуудал болохгүй гэж тохиролцсны үндсэн дээр яг тохиролцож ивэл болох л асуудал байх нэг талаас нөгөө талаас гэтэл тэрийг хойлоо таван тулж чадахгүй чи тийгээстэй гэлтэй юм болон гол тэгдэг чи тэгдэг байсан чи ч гэсэн нэгдэг байсан мэт гэх ингээл тэр эрүүлийн шалтгаан болоод тэр нөгөө ганц цаг үүсгэх шалтгаан болж ийл хэрэггүй баг. Харин тий ер нь бол мэдгүй тэр бол яг хүн хүнээс шалтгаалах. Зарим хүмүүс нөгөө уужуу дотортой тийм хүлэн зөвшөөрч чадхаар хүн бол хүлэн зөвшөөрөөд
Тэгээд угаасаа эхнэрээс алтмааргүй ш тэр хүн чинь нөхрөөс алтмааргүй ш. Тэгтээ хоёлаа бас нөгөөдгөө хангамаар ш тий. Тийм болохоор тиймэрхүү юм дээр бас яагаад үгүй гэж би бол бодож байна. Би яг нөгөө нэг холын харилцааны дараа нөгөө залуугаа хэрэгээ тардаг байхгүй. Тэгсэн чинь нэлээд удаа уулзаг байж уулзчаа ш. Тэгсэн чинь амар санаа бишүүрхт юм бэл. Ингээд нэг танихгүй хүн тэгээ зөвхөн ингээд нөгөө видео кол мол хийгээл уцаар ингээд яриад тэрнээ зөв зүгээр ярьчих байгаа байхгүй. Тэг ингээд буцаад уулзсан чинь ингээ амар юу зав ингээ сандраад эн чи юу илээ нөгөө миний уулзчихсан биччихсэн хүн мөн билүү яасан билээ гээ тэгэл өмсөлцөж гэсэн чинь нэг юм сони ив хаагүй заа яах хэвээр илээ гэд тэгээд 6 хийжээж айгу гоё болсон дараа за арай их тэр оронд яагаад ч юм уу би яагаад чгүй ямар нэг болчиход байсан юм уу үгүй яагаад чгүй заа тэгээд нөгөө харахгүй байж байгаад амьдаар нь чархан чашаа боддоор ингээ харсан чинь амар эвгүйсэр нь бишүрхэдсэн. Тэгээл гар мар байрсан ч нэг юм эйгүү нөгөө утасны цанаас гараа барилцаж байгаа шүү дээ. Ингээл нөгөө дэлгэцэн дээр гараа тавиад. Тэгээд 6-гаа хийж аж утгаар айгуу гоёлсон. Тэг буцаад ингээд нэг юм чимэр байсан юм уу? Тэр ихтэй амар сонин мэдрэмжээс надад авсан. Холын зайнаас. За би бол одоо ингээд энэ сэдвийг бол бараг ячмаар байна. Нээлттэй хэвээр нь комментор бараг бөөндөө үргэлжлүүлсэн дээр гэж бодож байна. Зөвхөн би хоёулахны ярилцаад дуусахгүй сэдв юм шиг байна. Харин тий. Тэгээ бас шийдчмэрч асуудал биш юм шиг байна. Бөөндөө ярилцаж суугаад нэг яваад яаж ийн манайхаа. Бөөндөө дагалгаал л дээ тий. Өөрсдийнхөө санал бодлыг хэлээд яг энэ дээр холын харилцааны секс дээр яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Эсвэл ямар аргууд байдаг вэ? Яаж яаж давуулж ирсэн бэ? Тэр удаан харилцаанд байсан бэ тий? Холын зайны. Тийм түүх байл бас айгу гоё хаа тий. Нэг юм гоё даван туулж ирсэн тийм түүх ч юм уу заавал даван туулахгүй ч юм бэ. Гоё туулаад буцаад тайртайгаа очирсан ч юм байна ш тий. Айгу хойлоо энэ удаагийн дугаар бүр юм романтик тийм болчлоо тий. Ингээд нэг юм нөх гоё хөнгөн. Тийм ээ. Айгу тийм. Нежный. Тэгвэл болохгүй байна. Ажидлын хүмүүс хараад байна. Тийм. Окей. За. Хойлоо яг удаа шибах уу? За. Манай хүлээлийн өрөөнүүдэд та бүгд ингээд үргэлж тоглон сууж бит хоёр яриаг амтархан сонсож тий санал бодлоо хаалцдаг та бүгдэд үргэлж их баярлдаг шүү. Тэгээд за. 870 м өндөр дээрээс та бүхэндээ Арина заяа хоёр мэдчилж байна. Тэгээ сайхан энерги татслаа шүү. Нөгөө нэг хэлээ. Өндөр дээрээс бас нөгөө нэг юм мэдрэмж гоё л идэг юм байл тань ялтын мэдрэмж. Тэрнээс хуваалцсан ш танартаа. Энэ жил сайхан алаад өгье бүгдээрээ хамтдаа. За. Окей. Bye.